Yani Солонгос тэгэл нөгөө бодлогжуулах ойжуулалтын ажил хийсэн одоо үржүүлж байгаа ойжуулж байгаа бүх ажлуудыг үзээ танилцаа яваад байгаа. Тэгээ ингээд харах юм бол энэ Солонгост бодлогжуулах болоод ойжуулалтын ажлыг амжилттай хийгээд гол шалтгаан нь ерөөсөө л бодлогын асуудал байгаа байхгүй. Аль нэг Солонгост бол 50-60 оноос хойш бодлогоо тодорхойлсон. Бодлогжуулалтын газрууд нь яаж тарцуулах хэвээр ямар стандартын дагуу яаж үржүүлэх юм, тэр үржүүлсэн тарцуулгыг хизээ хэн хааш нь яаж ойжуулалтанд гаргах юм, ямар одоо технологиор ямар одоо инновацийн технологи нэвтрүүлж ойжуулалт болон үржүүлэх ажлыг хийх гэдэг бүх зүйлийг нь бол бодлогоор тодорхойлсон. Нэгснээ манайх тоглоомын төрвийг ойлгомжтой болгоцсон учраас ингэж дэвшил төрээд одоо ингээл бидний ирэхэд өрдөн смарт хөлбөмжгүй байсан бол смарт хөлбөмж аль нэг хоёр настай тарцрууд болсон байна шүү дээ. Энэ чинь ерөөсөн цэвэр дээрээс юм барьж байгаа бодлогын одоо зөв менежмент би бол гэж харж байгаа.